Танаа тонохгүй. Танаа тонохгүй дээ. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Танаа тонохгүй нэвтрүүлгийн маань ээлжид нэгэн дугаар инхүү эхэлж байна. Өнөөдөр бол 2036 оны 7 сарын 21-ний өдөр. За бүгдээрээ зочноо олцгаая. Ой. Тэр хүнээс асууцгаая. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна. Юу бид нар ингээд танаа тонохгүй гэдэг нэвтрүүлгээс явж байгаа юм. Тэгээ өнөөдөр танаа тонохгүй өдөр байж байгаа орой ханьчиж болох уу? Танаа тонохгүй. Тий. Намайг жоохон байх танаад хоны гэж байсан. Одоо хонохгүй гэдэг болчихсон юм тий. Тийм би одоо сэтгүүл жалтан гэрлээ л да. Одоо тэгвэл очоод тэгээ оройд буцаад явах юм уу тий? Тий. Болох уу? Тэгээ яг болохгүй ч байхгүй л дээ манай зүгээр болно болно очиж. За тэгээ зүгээр үү? Тий. За тэгвэл яв. Болно. шууд явцгаая. Бүгдээрээ. Танаа тонохгүй тий? Тий, танаа тонохгүй. За ингээд танаа хаана үлээ? Манай хийшээ ойрхон хоёлаа энэ ч шууд такси байж Таксиэр чи. За зурчих за. За. Сайн байна уу? Хаашаа явах вэ? Тэнгэрийн мааварна. Тэнгэрийн маа. Тий. За одоо байгаа цаг үеийн байдал танд хэрэг санагдаж байна. Одоо ер нь намайг жоохон байхаас бол хамаагүй дээр болсон. Одоо бид нар ч юм 2030 онд ч 6 жилийн өмнө ертөнцид хүн дэлхий дээр бид нар л амьд байдаг гэдэг маань одоо худлаа болсон. Харь гарийнхан гарч ирсэн шүү дээ. Тэгээ тэр цагаас хойш манай одоо бас нөгөө цэвэр Монгол цус гэдэг үйл санаа байхгүй болсон. Нэг бол дэлхийнх, нэг бол харь гарийнхан гэж болдог болсон шүү дээ. Тэгээ одоо бас улс төрийн байдал бас намайг баг байхаас бол хамаагүй дээр байна. Намайг жоохон байхад одоо дээдлүүд маань иддэг л байсан. Одоо миний үеийн залуучууд одоо улс их орныг авч явж шүү дээ. Одоо Идэр од ерөнхийлөгчийг харалтаа. Идэр одыг ерөнхийлөгчийг мэднэ сте тийм ээ? Мэднэ. Улсынхаа ерөнхийлөгчийг мэдэхгүй бол одоо алдц болохгүй. Намайг жоохон байгаад тэр хүн чинь комедиан байлаа. Ах нь тэрийг чинь үдэж явлаа. Тийм одоо ингээд ерөнхийлөгч болчихно гэж хэн мэдхэн. Сайхан байна уу? Сайхан байна. Дэлхийн маань. За ингээд Манайх юм. за. За тэгэхээр өнөөдөр танаа тонохгүй нэвтрүүлгийн маань одоо зочны даа ирсэн байна. За сайн байцгаана уу. За манай танаа тонохгүй гэдэг нэвтрүүлгээс явчихна. Бацгаана. Нөө баг байхад гардаг гэж танаа тонно гэдэг. Тийм шүү дээ. Одоо болохоор хондоггүй юм байна. Юу яа гэж юм. Хонохгүй хэсэг байж байгаа л явах юм шиг шүү дээ. Тий. Хонхгүй байж оройд яваад гэнэ. За. Айл сондрол. За гайгүй. За танаа хаяг сонирхолтой айл гэж сонсоод байна. Хой. За. За. Дэшэсо. За. Цаасан бийж байна. Танаа тонохгүй нэвтрүүлэг маань инхүү үргэлжлээд одоо бид нэр айлдаа ороод ирсэн байна. Таны нэр хэм блэ? Намайг ганс үг гэдэг. Тий, эргэн ганс үхинд одоо бид нар орж ирсэн байна. Одоо гэр бүлийнхэнтэй танилцах гээд. Тий, ганс үхийн гэр бүлтэй бүгдээрээ танилццгаая. Тий. За энэ бол За. манай эхнэр Баатар. Баатар. Энэ Энэ одоо за эхнэрийнхээ түүхийг яаж танилцсан бэ? Анх та хоёр. тэнийгээ энэ ч бол миний энэ ч бол эрэгтэй хүн байхгүй юу? Манай найз. Тийм ээ. Тэгэд нөгөө нэг 2020 онд ч 16 жилийн өмнө нэг хэсэг нэг фэйсбүүкээр одоо чи санаж нүггүй юу хүмүүс нөгөө тедэн лайк өрүүл юм гээд нэг од болсон. Тэрийг бид тээр турш үзсэн байхгүй. Эннээс өөрөө болж байгаа байхгүй. Энэ надтай авсан зураг өөрийнхөө фэйсбүүк дээр хэрв энэ зураг 100,000 лайк өрвөл би хүүсээ солиулаад ганаа найстайгаа гэрлэнэ гэсэн чинь 100,000 хүрсэн. Хэд хоног төрсөн бэ тэр? Нэг 2 онсон билүү те. Яа 2 арай биш хаа. Дараагийнх нь 2 онсон. Энд чинь нэг 7 мол онсон. Монголчууд ч тэг хүний мод дуртай юм бэлээ. Тэгээд одоо их хүний тулаа мат энэ хүүсээс солиулаад надтай гэрлээд. Йоо, өстой жал. Тэг ингээд одоо ингээд амьдэрч юм. Одоо амьдралынхаа талаас илүү хэл явуулдаг. Тийш 16 жил бид төр танилцлаа шүү дээ. Оо. За энэ бол одоо манай За танаа хүү хин гэдэг вэ? хүүч нэрээ л дээ. Миний нэрийг 100000 ширгэдэг. Яа 10,000 ширгэж нэрлсэн. Сайн шүү. Бид хоёр бас тэрэнд донтоод бид хоёр чинь гэрэлсэн шүү дээ. Тэгээд гэрэлсэн зураг авахулаад одоо хүүхдтэй болох яах вэ гэж бид хоёр ярилцсан. Тэгээд тэрийг хин шийдэж чадахгүй. За фэйсбүүкээр ингээд хүмүүсээр шийдүүлээгээд яг ингээд
хурмынхаа зургийг Facebook дийгээд 100000 шеэр өрвөл би тэр хүүхдтэй болно гэсэн ч үрц. Тэр чинь яг жинхэнэ 2 хоног дотор тийм. Хүмүүс ч хүний мод дуртай юм билий. Тэгээд манай ихнэр чинь тэгээд яаж суулгаад. Үгүй яах вэ тэгээд нэг хүүхдэл гаргалаа одоо. Тэг хүрцэн юм чи яах вэ 100000 шир. Тийм 100000 шеэр үрсэн. Тэгээд 100000 шеэр хүрээд энэ хүүхэд бит хоёр дээр ирсэн болохоор тэрийг нь биелэгдээд 100000 шеэр гэж нэрлэлцээ. Одоо манай хүүхэд чинь багш нь хинч гэж 1000 10 марва шеэр мэр хүмүүс жоохон доогл төлөвшөл одоо тэгээд бит хоёр л буруу юм да. Тэгээд яах вэ хүний хүний зэрэгт одоо ингээ өсгөд явуулж илээ. Хүн тодох шүү дээ. Тийм. Бид хоёр бас нэр гайхалтай. 16 жилийн өмнө хүүхдтэй болсон. Тэрнээс хойш бас хүүхдтэй болъё гэж бодсон юм. Тэгээд 20 онд чинь яг энэ бид бүр донтцсон байсан юм. За охинтой болёо. Тэгээд 20,000 шир гэсэн чинь хүрээгүй. Яагаад гэсэн чинь 2020 онд тэр нөгөө молбита гэдэг нэг хэсэг тийм нэг нийгмийн эсэргүү залуучууд шүү дээ. Тийм нэг муу залуучууд. Ийм бид нар шиг ийм лайк тэдэн лайк өрүүл тим хийн гэд хийдэг хүмүүсийг нэг бичлэгээр доромжлоод тэгээд тэрнээс нь хойш ингээд ерөөсөө бид тэдний амьдрал явахаа болоод 10 лайк өрүүл ингийн гэсэн хүрхээ болцсон. Тэгэл бид буцаад нормал ингийн амьдралдаа орж ирсэн. Гүүхгүйн хаа саад хийж байгаа. Тийм. Тэгэл тэр цагаас хойш одоо бид нэг ингийн амьдралаараа амьдарч байна да. Танаас энэ таны шивээс их өвөрмөц шивээс байна. Тэгэд энэ шивээсний талаар асуух гэсэн. Тэгээд яаж шивээсэн? Одоо бас л багын томоогүй заны минь буруу л да одоо ер нь энэ шивээс ийм шивээс дүм дэлхий дээр байхгүй. Өөр галактикт байхгүй шүү дээ. Одоо хайр гэрийнхэн ч гэсэн байхгүй. Тэгээ бас л тэнэгэлдээ нөгөө 20 онд шүү дээ. Тэр нөгөө яг энэ шууган үеэр би бас тоглоод энэ зургийг оруулад 50,000 комент, 50,000 шеэр хөрвөл одоо духан дээрээ би энийг шивүүлье гэсэн чинь тэгээ хүрчдэг юм байлээ. Тэгээ хүмүүс чинь хүний модуртай юм уу? Гадаадууд хүртэл шиглээд байгаа юм чинь. Яг энэ шивээсний төгөлт тэнэг. Тэгтээ одоо яах вэ? Танаа тонохгүй дээ. Би танаас нэг ховын шин чанартай юм асуух гэсэн. За. Энэ таны энэ гараа яатсан юм та яг юу болсон юм? За Осол осол биш ээ энэ санаатаагаар тийм. Санаатаа 16 жилийн өмнө бас л 20 онд. 20 онд миний хувьд муухай жил ээж тийм. Энийг болохоор би бас л лайк шеэр ирсэн. Гэхдээ би амар өндөр үнэтэйгээр 100,000 лайк, 100,000 шеэр, 100,000 комент гэсэн. Тэр чинь зөвхөн хэд хоногийн дотор үлээд ирсэн. Тэр чинь нэг 7 онсон баха. Бүр сүлдээ монголчууд нь хийгээд хүчрэхгүй тэгээд гадаадууд хүртэл хийгээд тэгээд дэлхийн хүмүүс чинь тэр аяараа л хүний модуртай. Тэгээ би гараа таслуулсан. Миний хамгийн харамсаж явдаг зүйл бол ихнэр биш хүүхэд биш. Миний гар. Тэгээд одоо миний л буруу юм да. Миний л хөх. Тэр үед тэнэг байж хүмүүсийг хэрэггүй одоо дуурайсан. Тэгээд тамаагүй зан насаа болоод одоо гараг болсон дөөр. За ингээд гэртээ ингээд зочлуулсанд баярлаа. Цаашлахын ажилд амжилтсан. За. Баярлалаа. За ингээд 16 жилийн өмнө одуулж исэн гажиг ганагийн ингээд ийхүү зочлолоо. Тэгэхээр яг хөө амьдралын төлөө зүтгэж байгаа л залуу байна. Тэгээд бас тэгэхээр туслалтаа үнэхээр сонирхолтой бүх зүйл нь түүхтэй тэр гайхалтай юм байна. Тэгээд дээрээ дараагийн нэвтрүүлгээр танад хонохгүй